За манай аймаг бол энэ жил маш их гангийн байдалтай улсын онцгой комиссаас одоо эрсдлийн үнэлгээгээр бол маш их эрсдэлтэй гэсэн үнэлгээ авсан аймаг байгаамаа. Одоогийн байдлаар бол Баян-Хонгор аймгийн нийт одоо нутаг дэвсгэрийн 80% нь бол засан бүрхүүлтэй байна. За засан бүрхүүлийн зузаан нь бол 5-аас 25 см застай юм байна. Тийм учраас бол зуудын гамшиг бол Баян-Хонгор аймагт бол бодтойгоор нүүрлж байгаа ийм байдал бол одоо өнөөдрийн байдлаар байна. Саяхан одоо аймгийн засаг даргын тамгын газраас энэ зуудын үнэлгээ хийхээр хангаа говийн чиглэлд ажлын хэсэг явсаа. Энэ ажлын хэсгийн үнэлгээгээр бол маш их одоо эрсдэл хүлээхээр байна. Тийм учраас аймаг орон нутгаас бол таваарлаг одоо борлуулж болох бүх малыг бол одоо борлуулж 1-2 наст малан бол байнгын тэжээлд оруулах ийм арга хэмжээг зохион байгуулахаар аймаг орон нутаг даяараа одоо ингээд ийм ажил зохион байгуулж байна. За цаашид бид нар одоо энэ олон малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд одоо 1500 тонны зойр одоо бэлдсэн байж байгаа. Энд одоо энэ малчид энэ сомууд одоо энэ эдийн засгийн эргэлтэнд оруулсан малынхаа мах бол одоо хадгалж хавар одоо зах зээлд гаргаж одоо борлуулах ийм зайлшгүй шаардлага байна. Нөгөө талаар бол байнгын одоо тэжээлээр тэжээх бага насны одоо малыг тэжээх одоо гамшигын төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. 12 сарын одоо 15-наас хойш бол аймаг улсын нөөцийг бол задлж одоо мал тэжээх үйл ажиллагаанд зарцуулнаа. Одоогийн байдлаар сум малчтын одоо төвшөнд бэлтгэсэн тэжээр бол малыг тэжээж байгаа ийм байдал байна. Одоо энэ дарагтайгаа одоо энэ үгэн тэжээдэн дээр өвсөн дээр хяналт тавих боломж гэж юм бас арай хэтэрхийн үнэтэй дарагдаад энэ малчид авах боломжгүй юм байна. За энэ дээр бол бас нэг үнийн дэд хязгаарыг тогтоохгүй бол одоо улаан хавь гэхэд 22,000 одоо боодлоо өсвөл 18,9 зарим газар 20 өрч байна. Энэ дээр бол улсын онцгой комиссаас үнийн дэд хязгаар тогтоохгүй болохгүй нэ. Нөгөө талаар энэ гурил тэжээл үйлдвэрлэдэг компаниудын одоо тэжээлийн олдоц бол нэлээд ховор байна. Энийг нэмэгдүүлэх одоо энэ гурил тэжээл үйлдвэрлэж байгаа энэ компаниудын тэжээлийн нөөцийг одоо зохиомлоор ийм хомсдол үүсгэх талдаар бол улсын онцгой комисс одоо анхаарахгүй бол бизнесийн энэ тэжээлийг их хэмжээгээр худалдаж авч нөөцөлж зах зээл дээр одоо хомсдол үүсгэж байгаа гэсэн ийм мэдээлэл байгаа. Энэ үнэн худлаа нь мэдэгдэхгүй. Гэхдээ энийг тэр шудраг өрсөлдөөний хян зохицуулах газар бас судалж үзэх зайлшгүй шаардлага байна. Ямар ч байсан бодит байдлаар бол улаан хавь 22,000 хүрсэн нь бол урд хожид байгаагүй зах зээлийн өндөр жишг гэдгийг хэлэх байна. Тэр сумдынхаа малчид тусламжийн өвсөө одоо хүндрэлж хэрэгжүүлэх хэрхэн хүргэж байна? Аймгийн нөөцөд одоо 50,000 тонн өвс бэлтгэсэн. Энэ өвсийг бол зас их орж зам даваа хаагдахаас өмнө сомуудад бол байрлуулсан байгаа. Их зас ороо цаг хөндрөө хүйтерчих юм бол 200 км-ээс үл өвс татах хөндрөлттэй болно. Тийм учраас энэ жил аймгийн нөөцийн өвсийг бол сомуудад нь тодорхой хэмжээний тоогоор бол байршуулж байгаа. Тэгээд одоо мал тэжээх ийм зайлшгүй шаардлага ингээ гарахад бол эндээс онцгой комиссын шийдвэр гараад тэр орон нутагт байрлуулсан өвсийг хэрэглэх ийм л чиглэлтэй байна. Тэр нэг одоо отроор энэ тэнд явж байгаа малчдаа хэрхэн хийж ажиллах юм бэ? За отроор ажиллаж байгаа явсан малчд бол Монгол Улсын засгийн газраас бол тухайн бүх шатны засаг даргад бол өөрөг чиглэлөө гэсэн байгаа. Одоо хөөд тоохгүй, татвар гувчураар дарамтлахгүй. За нийгмийн үйлчилгээг бол тухайн байгаа газар нь үзүүлнэ гэсэн. Энэ чиглэлээр бол сүүлийн үед бол санал өсөлт гомдол ирэхгүй байна. Өмнө нь бол хөөгдсөн, тоогдсон, татвар нэгсэн гэсэн ийм гомдлууд бол их ирж байсан. Энэ засгийн газрын шийдвэр гарснаас хойш бол тэр эрхцэн орчин одоо бүрдэж энэ улсууд амар тайван ажиллаж байна. Бид нар бас тэгээд оторт явсан гэдээ орчихгүй бас сум орон нутагтай байнгын холбоотой тэр очисон газарт нь гэрээ контрактыг ажлыг бол засаг дарга нар бол гүйцэтгэж байгаа ийм байдалтай байна.
Сумын удирдлагууд бол ихэвчлэн шинээр сонгогдсон удирдлагуудтай байна. За тэгээд одоо энэ мал махыг борлуулах боломжтой махыг иргэдэнд оруулах, богино хугацаанд оруулах шаардлагатай байгаа. Үүн дээр яг хөдөө аж ахуйн газар сумдын шинэ удирдлагуудтай хэрхэн одоо хамтарч ажиллаж байна. Шуурхай байх тал дээр ер нь сумдад ямар чиглэл өгч байна. Энэ ажил хэр шуурхай хэрэгжиж байна. Энэ мал мах бэлтгэх ажил бол ганцхан одоо сумын засаг даргын үүрэг биш. Мал аж ахуй эрхэлж байгаа малчин хүний үүрэг. Тийм учраас бол бүх шатны засаг дарга бол одоо хамтраад энэ мэдээллийг бол малчтад хүргээд энэ мал мах бэлтгэх ажлыг бол шуурхай зохион байгуулж байгаа. За энэ зас орсноос хойш бол мал мах бэлтгэх ажил бол нэмэгдэж байгаа. Бид нар бас одоо тодорхой хэмжээний хөнгөлөлтөй нөхцлөөр одоо мах хадгалах зойрыг бол Улаанбаатар хотод төрөөсөлсөн. Төр засгаас одоо малчт олгож байгаа боломж. Нөгөө талаар олон удаагийн одоо нядалгаа зохион байгуулсан. 30% зээлээр бэлнээр 70% одоо зээлээр бас 90-10 гэсэн одоо худалдаа ажилтнуудын танхим зэвсэгт хүчинтэй зохион байгуулсан ийм ажлуудыг бол зохион байгуулж байгаа. Гэсэн хэдэн ч одоо үлдэж байгаа одоо туранхай мал бол байхгүй болсон манай аймаг. Одоо гайгүй одоо боломжийн дунд буюу түүнээс дэш тарах хүчтэй малыг бол эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг бол өнгөрсөн 7 хоногоос эхлээ бүх шинээр томилогдсон сумдын засаг дарга нарт бол аймгийн засаг даргын зүгээс буюу манай газраас бол үүрэг чиглэл өгсөн байгаа. Энэ ажлыг бол богино хугацаанд зохион байгуулахгүй бол хоног эрэгдсэн одоо малын тарахгүйч муудаж мал турах ийм ажил байгаа учраас энийг 12 сарын 15 гэгт бол бүрэн зохион байгуулад үлдсэн малын тэжээлд оруулах ийм төлөвлөгөө гаргаж ирж байна. Одоо өөрөөсөө тасалснаас хойш малчд болончтой малаа тэжээгээд эхэлжтэй. Тэжээлийн асуудал нэлээд хүндрэлтэй байна гэсэн асуудал ярих байна. Тий одоо Мэлхаус компанитай бид нар манай аймаг бол гэрээ байгуулж байгаа. Санамж өчиг өмнө байгуулсан байсан 12 сарын 20-наас эхлээд энэ компани бол их хэмжээний одоо тэжээлийг бол манай нийлүүлэхээр ийм гэрээ хэлцэл хийгдээд явж байна. Тийм учраас бол тодорхой хэмжээгээр бол одоо тэжээлийг энд нөөцлөн. Тийм учраас малчид одоо энэ мал тэжээх одоо сумууд төлөвлөгөө гаргасны дагуу энэ тэжээлийг татаж аваад ингээд хавар одоо мал махан одоо нөөцлсөн одоо тэр нядалсан малынхаа махыг борлуулад үнийн нөх ийм арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.